Hi. Billy. I literally just woke up. It's өнөөдөр чи 13 наадмын амралт болж байна. Өнөөдөр бид ажилдаа явна. So go to work with me, I guess. So нүрээгаа skincare хийчихэд цагаа уучаад нүрээ хальт бодчаад for the sake of this video. Заяо. Тэгээд ажилдаа явна. Тэгээд ажил дээр очиж ажиллаад дэлбэлээ итэмээ. Наадмынхаа амралтанд яраад тэгээд яг тарахын өмнө жоохон давуу буусан тэрийг янзлчаад тэгээд эсвэрээ хийчээд амжуул YouTube дээр видео хийн. Амжуулсан MTC аваад явчихна. Тэгээд сайн манай хатмаа хоёр ирсэн хүүхдүүдийг манайхсан болохоор димий яж хахаар ажиллах гэж байна. Яа тэгвэл 8 сард би хөдөө явж байгаа. Тэгээд байхгүй ах үеийнхээ ажлыг нь бол урьдчилаад ажилчдаа бэлдээд явъя гэж бодсон учраас Дөнгөс аваад дуурайд нэг таныг өхнөрөө дамжуулаад HR booster захиалсан байхгүй юу? Тэгээд сайн над руу залгаад ирсэн гэдгийгсэн. I'm so excited, guys. Би хавраас хойш заа. It's been like энэ олны 3 сар маар бол өдөр болгон бодогдсон зүйл. Тэгээд шууд авахудаас нэлээд өндөр зарлага гарч байгаа хгүй юу? Like сая төгрөг. Kind of crazy just for a facial device. Тэгээд удаан бодож байгаа. Тэгээд би яг ингээд өөртөө юм худалдаж авах та ямар нэгэн байдлаар ямар нэгэн одоо accomplishment хийсэн байж за гэдэг өөртөө юм авдаг байхгүй юу? Одоо шагнал маягаар гэх юм уу? Ямар нэгэн жижигхэн ахиц дэвшил жижигхэн ялалт хийснийхаа дараа өөртөө юм авдаг. Тэгээ бусад үед бол хүүхдүүдтэй нөхөртөө гэд шаардлагатай зүйлсийг бол ингээ авчдаг. Өөртөө л юм авахтаа одоо ингээ нэг юм босго жижигхэн чултгай босго тавьдаг гэх юм уу? Одоо тэр нь яг сайн зүйлсийг мэдгүй л байл та. Гэтэ миний одоо өрлөгөн занд ирүүл байх гэж би бодож байгаа. Hopefully. Тэгээ сэтгэл зүйчтэй л доор бичээд хэр ирүүлвэ гэдгийг хэлээрээ. Нүрээ бодхоо боллоо. Яа тэгэл HR booster маань удахгүй ирж байгаа болохоор. So gas зүгээр нэг хөрхөн тэр хүүхэнд эндээ янзалчаа тэгээд шууд гарлаа. So let's go. Өрөөнд бол цайгаа уугаад явхаас манай охин намайг амар дагаад байдаг байхгүй. Тэгээд гарах чааг мэдчих юм бол шууд явуулахгүй зурлалтаад явуулах болохоор we're in a hurry, guys. HR booster маань ирчихсэн байна. Миний сэтний дуусчих. So we're gonna steal our husbands. Шүгэн солиод өөрийнхөө хийгээд нөхрийнх рүү гайчих. Энд ихтчүү. Амар гоё. Cinematic, aesthetic. Наны төсмөсөд хүргэж чадахгүй мөлий. It's just done. Where are you guys going? Sliding everywhere. Literally flawless. Pink neutral in it. Rare Beauty. What's the color? Hope.
these are my empties. They're full. Makeup because бичлэг хийж магадгүй учраас. Can you see? I hope you can see. This is what we're bringing. Ажил дээрээс очиж хэрвээ фильм хийх юм бол лаптоп болчих аавна. Энэ миний лаптопны кейс. Тэгээ энэ цүнхийг бас аваа явчих. Ажил дээрээс авчрах юм бас байгаа болохоор. So we're here and we're cleaning today. Гэхдээ эхлээд цацаа авслана. This is цацаа. Тасалгааны Лили. She's thriving. Манай тэвүүр. Бара. Тэнд одоо энэ ингээд зураг авалтанд ашигласан юм байгаа байхгүй юу? Энэ манай нөхрийн шат. I don't know. We have some water because we drink a lot of water. This is my desk. Амар их юм хийдэг болохоор тэг жоохон халдвар байгаа. And this is my office. Энд манай assistant суудъя. Удахгүй бит хоёр юм гээ хэлбэрт ширээ авна. Don't worry. Okay. Энэ ингээд даавуу энэ ингээд бэлтгэж байгаа захиалгууд тэр солонгос явах байгаа захиалгууд сая наадмын өмнө савлгаагаа хийлгсэн гарсан. Энэ дотор гэрэл бай манай. Тэнд ингээд энэ дүүдлэг хийдیں۔ Тэгээ энэ эсхүүрийн ширээ байна. За тэнд empties байна. Энэ оёлын машин. Тэнд утаснууд байгаа. Энэ амралтын хэсэг байна. Тэгээ энэ гэрлэн дээр нь Go Pets Girl. За тэгээд дахиад материал тэнд ирзээ. Энэ хог. Ажлаа цэвэрлэнэ гэж хэлсний. Учрыг одоо ойлгож байна уу? It's really bad right now. Манайх ийм логотой калкин цастай болсон байгаа. Guys. Ирчихлээ. Тэр миний ирчихлээ. Oh my god. Okay. Microcurrent mode, level 1. Dermashot mode. Wow. Air shot mode, level 1. Level 2. Level 3. Level 4. Level 5. Wow. Booster mode, level 2. Level 3. Stop! This is so weird. Level 5. Get close your room and have your skin. I can't wait to try it out, okay? I'll give you guys a review soon. Or maybe like 2 weeks, I don't know. So, yeah. Yeah.
We have our lunch right now, so we're just gonna go eat our lunch. Бүр ингээд ажил болгож хэлмээр байгаа нэг зүйл байна. Одоо та бүгдээрээ л тэ интернет хэрэглэж байгаа. Интернет одоо ашиглаж интернет таны амьдралын хэм маягт аль хэдийнэ орсон байгаа. За тэгээ онлайн шопинг хийдэг хүмүүс байгаах гэж бодож байна. Тэгээ онлайн шопинг хийхдээ одоо анзаарах зүйлсийг нь одоо захиж хэлье гэх юм уу. Монголд одоо вебсайт ашигладаг болоод одоо хөргөн хэдэн жил болж штэ 2 жил мөлий. Тэгэхээр зочил гээд одоо веб бүтэж гараад ирсэн. Дахиад нэг шинэ веб бүтэж бас гараад ирсэн билээ. Тэгээ бүхэл газрууд ерөнхийдөө бол борлуулалтаа вебсайтер хийдэг болоод хөрхөн хугацаа өнгөрцөн. Ямар ч анзаарахгүйгээр хийсэн сонголтондоо бүтэн одоо ингээд шалгалт хийжтэй. За би яг зөв юмаа захиалгах гэж байна уу гэ. За дараа нь энэ газрын одоо хүргэлтийн нөхцөл нь ямар юм? Энэ газрын одоо policy нь ямар? Хэрвээ надад таарахгүй бол буцааж болд юм бол яад юм бол одоо policy нь хаана нэгдэж юм тэр болгоныг нь харалгүйгээр юуг нь ч харахгүй, баг ярьцмаараа ч харахгүй зүгээр ингэж баг сохроор ингэж дараал мөнгөө ингэж төлчдөг. Ерөнхийдөө бол дараа нь асуудал үүсгэхэд байгууллагын хариуцлага таны хариуцлага байдаг шүү. Яг бүр ингэж бүх юм нийл ингэж бичээстэй байгаа тэрийг анзаарч хараагүй бол тэр таны асуудал. Таныг мөнгөө төлөхөөс дараа биш. Өмнө policy-гоо ингээд текст дээр ингээд гаргаж ирээд харуулад тэгэхэд та тэрийг одоо анзаарч уншихгүйгээр зүгээр скиплчээд уншихгүй ингээд мөнгөө төлчөөд дараа нь ямар нэгэн асуудал үүслэх тэр тухайн байгууллагын асуудал биш таны асуудал байдаг шүү. So ямар нэгэн зүйл худалдаж авахтаа унш, хар, одоо шалга, зүгээр л ингээд нэг зураг хараас техник хөрөл мөнгөө өгчдөг ч юм уу. Тийм байдлаар амар их одоо шопинг хийж байгаа юм шиг байна. Тэгчээд одоо policy-гоо уншаагүй байж ич одоо манай дээр жишээ авах юм бол манайх чинь ингээд хүлээлттэй жоохон удаан хүлээдэг те. За тэгэнгүүт хүмүүс одоо мөнгө угааж ин ч юм уу өөр хийж ин ч юм уу тэгж хүлээж аваад байдаг. Үгүй байхгүй юу? Policy маань за бүх бараа захиалгаар хүлээлгийн хугацаанд тийм байна. Бүхэн бичээстэй мөнгө төлөхийг нь өмнө чекаут хийх нь гарч ирдэг байхгүй. Одоо зүгээр жишээ харуулъя л та нарт. Сайт руу оронгууд хамгийн түрүүнд захиалгын заавар гарч ирнэ. Та захиалга хийхдээ гээд ингээд бүх юмнууд ингээд гараад байна. Тэнгууд вебсайт руу оронгууд хамгийн дээдлэлт нь our policy гээд ингээд текстээр гараад ирчихнэ. Хажууд нь ингээд арьсмаар наа. За доошоо яваад бараанууд нь байж байхгүй. За тэгээд хамгийн доор нь мөн адилхан үйлчлэгийн нөхцөл хүргэлтийн нөхцөл гэх бүх юм ингээд бүх юм ил бичээстэй маш товч бөгөөд тодорхой ойлгомжтой байж байгаа. Гэтэл энийг огт анзаарч харахгүй маш их хүмүүс өдөр тутам байнга энийг ингэж одоо хизээ ирэх үү яах үү би одоо 2 хоногийн өмнө захиалга хийсэн яахад миний захиалга ирэхгүй байна гэдэг ч юм уу те гэх мэтчлээ ингээд те би арьсмаараа буруу сонгочлоо энийг солиодох молиодох гэдэг ч юм уу. Яг та өөрийнхөө гараар сонгож байгаа бол бид нэр тэрийг одоо тэрэнд оролцож тэ нөлөөлж ингэж яах ямар ч албагүй байхгүй юу ер нь бол. So онлайн шопинг ихтэй ганцаараа please thank you. Түрүүний янзалж исэн даавнуудаа ингээд сортлоод ивхэд энэ бас янзлаад ингээд тавьчлаа. Тэгээд энд байсан энэ хайрцгийг энд дэсэн баггүй юу. Тэгээ энийг доторхын янзлаад тэгээ одоо энэ савлгааныхаа хайрцаг болон уутнуудыг яаж нэг айтайхан хадгалах учраа олноо одоо. Энд манай оймс байгаа. Манайх ч оймстэй. Оймсоо бас нэг гоё сортлож нэг байр олж хийгээд энд хөдлөрсөн байгаа баахан одоо энэ байна. Тэр цаана байна. Энд доор байна. Даавныхаа үүдснүүдийг янзлаад тэгээд энд байгаа даавнуудаа бас тавиурууд лугаа. Одоо энэ тавиур бол шингэн гэж үзэндээ. Тэгээд энд ингээ хогнуудаа хийчлээ. Тэнд гэрэлтүүлэг байгаа одоо бүтээгдэхүүний зураг энэ төр авахд шаардлагатай гэрэл байна. Өнөөдөр тэгээд empties видеозоо хийж амжихгүй юм шиг байна. Одоо хит тонгоос л амар тоос цонхон дээр хадгалсан чинь тоос болчихжээ. Гэтэ хог юм чинь who gives a fuck. Одоо маань нөхөр ирж байгаа. Нөхөр ирэхлээр хүнд юмнуудаа янзлна.
Тэгээд юмдаа янзлчаад гэртээ харина. Тэгээд гэртээ харж орой хоолой хийж идээд тэгээд охиноо усанд оруулна, хөвгүүдээ усанд оруулна. Тэгээд унтна. What kind of millennial shit was that? Тэгээд гэртээ ирээ тэнгэр харсан чинь тэнгэр бүр уран зураг шиг байсан. I'm in love. Anyways, ярьжсэнараа хүүхдүүдээ усанд оруулаад орой хоолой идцгээгээд тэгээд хүүхдүүдэд унтуулчлаа. Та одоо өөрийгөө унтахад бэлдэнэ. I didn't know how much cake I was showing in this video. Камера баан дотроо хийгээд тэгээд би өөрийгөө харахгүй байхгүй юу? So I didn't know I was showing so much ass, okay? I'm sorry. Өөрийгөө шүдээ аваад линз аваад бэлтгэлээ. Тэгээд одоо HR booster-ыг хэрэглэж үзгээд skincare хийж гин. Дараа нь яг skincare дээр суурилсан тусдаа зориулсан видео хийх учраас энэ удаад бүтээгдэхүүн тодтогч ингэж цаг үрхийг хүссэнгүү бас жоохон залхаж байгаа гэж бодоод I don't know. All I talk about is products, you know. So дараа нь рутинээ оруулъя. Toner pad-аар маск тавьчаад тэгээд усан тонер түрхээд араас нь essence тэгээд арай өтгөн тонер тэгээд ампул түрхээд HR-аар хэрэглэсэн. Амар цочсон за. Гарныхаа алган дээр үцхэд зүгээр байсан. Гэхдээ яг нэмгэн арьстай, эмзэг арьстай мажиг амьдралдаа мэдэрч үзэж байгаагүй амар сонирхолтой, хачирхалтай мэдрэмж байсан. I'm sorry, гадаа нэг хүн галзуураад байна. Anyways, хачирхалтай мэдрэмж байсан. Тэгээ жоохон өвдөх хин чаншин. Ер нь бол жоохон тухгүй байсан. Тэгээд өмнө огт ийм мэдрэмж авч байгаагүй, ийм sensation мэдэрч байгаагүй болохоор ингээд жоохон ингээд зүрх үхээд байгаа ч юм уу, жоохон дөлөөд байгаа ч юм уу нэг юм сонирн байсан. Би тэгээ энэс хойш 2 удаа хэрэглэсэн. Одоо бол гассан. Тэгэхээр ер нь явцдаа бол гассан байна гэж би ойлгосон. Дөрвөн мод нь дөрүлээ өөр янзаар хэрэглэгдсэн байлээ. Одоо air shot mode нь жишээлбэл ингээд дээр нь ингэж товшиж, арьсан дээрээ товшиж, эсвэл арьсандаа дөнгөж хүрэхгүй яг шүргийн даваан дээр ингэж нүрэн дээрээ байлгадаг ч юм уу. Би бол derma shot-ыг яг ингэж өрчлөөтэй газруудаараа төвлөрүүлээд хэрэглэж байгаа. So yeah, дараа нь одоо нэг хэсэг хугацааны дараа дэлгэрэнгүй review оруулна гэж бодож байна. Stay tuned for that one. Би тэг яг эхний оройноо юу хийчихвэ гэж нэлээд бодож зогссон, нэлээд гайхсан. Ийм их мөнгө төлөөд орой олгон өөрийгөө тамлан зоох юм багтаа гэд. За тэгээд оройныхоо vitamin C гооч энэ Kourtney Kardashian-ы Lemme гээд vaginal probiotics ахгүй юу? Тэгээд өглөө нь болохоор Lemme Focus, Lemme Glow гээд хоёр өөр янзын vitamin C нуудаг. So yeah, vlog хийх таалагдчихвэл let me know and stay bad.